хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, малын эрүүл мэндэд хурдтайгаар нөлөөлөх ийм асуудлууд жил ирэх тусам нэмэгдэж байна. Байгаль орчин гэдэг бол түрүү ярьсан хөрс эрүүл бол хүнс эрүүл гэдэгтэй адилхан. Малын эрүүл гэдэг бол хүний эрүүл мэнд, та бидний эрүүл мэндийн асуудал. Мал эрүүл байж, мах эрүүл байж, бид эрүүл байна. Тийм учраас ариун буян дарга энэ дээр одоо тэр урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг улсын онцгой комиссийн орлогч даргын хувьд, онцгой байдлын ерхий газрын даргын хувьд та зовлон зөвчн судлалын үндэсний төв, мал эмнэлгийн ерхий газар, байгаль орчны яам, хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарсан энэ малын аймаг орон нутгийн удирдлагуудын хамтарсан одоо энэ малын сэг зэмийг устгах, хариуцах үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх наривчилсан үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж одоо ажиллана. Шадар сайдын албан даалгавар байгаа. Засгийн газрын тогтоол шийдвэрүүд бий. Хуулиар олгогдсон чиг үүрэгтэн тусгагдсан ийм ажлууд. Тэгэхээр энэ ажлуудаа эрчимжүүлнэ. Тэгээ ерөн цаашдаа бид энэ стандартын үйл ажиллагаатай холбогдуулж энэ малын сэг зэмийг устгах стандартыг боловсруулж батлах хэрэгтэй.